одоо нэг сүмстэй энэ өөрөө энэ явж яхад бүртэл мэдрэгддэг. Түк 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 гэдэг ингээд зүгээр. Цаг нь болсон юм шиг ингээд бүгдээрээ ороод ирсэн. Тэг хашаад автдаг ч юм уу эсвэл бүр яаж гарч байгаа гэдэг гэмээр юм шиг те. Татарын 3-чин бол 4-чин болол ер нь бол Дэнжимингийн 39 дугаар сургуулийг төгссөн. Анх бэлтгэл ангиасаа бид хэд чинь бөөнд нэг анги. Тэгээ ер нь бол наран туул гэж зах байдаг байсан. За тэрний одоо хаяа хатвчаар одоо ундаа зарна. Одоо манай жагаа чинь өвөөтэйгээ имээтэйгээ нэл готл зарна. Манай заяа чинь бол кассет зарна. Ээж автаа. Манай байнда чинь бол арц зарна, зайрмаг зарна. Ер нь бол захын тэр аваар л одоо яг нэг тойроод өссөн гэсэн үг. Одоо наран туулын Дэнжимингийн наран туулын зах хүчит чонгор гэж байдаг. Тэрнийг л одоо ингээд тойроод өссөн юм л хөөхтүүд байгаа юм л та. Миний хувьд бол яг энэ татар хамтлагийг байгуулж байгаа. Тэр үйл явц. Тэр одоо алтан үе гэж ярьдаг бид эдээ орондоо. Тэгээд тэр бол одоо ингээд нөгөө маш хүчтэй мөрөөддөг. Мөрөөдлөө өдөр болгон бие биентэйгээ ярина. Тэрийг амьлуулж ярина. Тэнгэр тэтүүлээ ингээд сийлхийнсэн. Байнга биднэрт харагдаж байгаасаа гэл дундаа айгу ургуулж ярина. Төсөөлж ярина. Тэгээд тэр зүйл ерөөсөө мартагддаггүй. Тэр ингээд надад амар хүчтэй үлдсэн. 25 наснаас хойш хүн мөрөөдгөн болдог гэж. Амьд махан биед болдог гэнэ. Дэлхийн тэр чигээр хүн ам ерөөсөө хүн төрлөختөн ерөөсөө тийм. Тэрөөсөө тэр нэг Америк Монгол хамаахгүй. Тэгээ яг 25 нас хүртэл бид нар 16 7 маш яг хүчтэй мөрөөддөг нас байхгүй. Тэгээд яг энэ цаг үедээ энэ татар хамтлагийг эхлээд тэгээд тэр хүсэл мөрөөдлийн төлөө ингээ үйлдэл хийгээд тэрнийгээ ингээд хоорондоо бие биенээ мотивацчлуулад бие биендээ хань болоод нөхөр болоод тэгээд энэ болох ч байсан бүтэхгүй ч байсан ингээд тэр хүчтэй мөрөөдлийг тал талаасаа ингээд ярьсаар байгаад энийг ингээд нөгөө ингээд босгоцсон. Одоо сүүлийн үед бол мөрөөдөл гэдэг тийм үн цэнгүй болсон. Баггүй юу? Бидний үед бол амар хүчтэй мөрөөддөг гэсэн баггүй. Миний мөрөөдөл бол тийм. Бидний мөрөөдөл бол тийм болох гэдэг. Бидний ингээд тайзан дээр бидний дуу ингээд FM, радио, телевиз бүр хүн болгон сонсоосоо. Монгол хүн болгон энэ бусдын хайрыг хүндлийг сонсоосоо. Хүн хүнээрээ бай гэдэг үг сонсоосоо. Тэ ганц олдох насандаа сайхан амьдрах юмсан гэдэг үг сонсоосоо гэдэг. Тэгээ тэр хүсэл мөрөөдөл нь тэр цаг хугацаанд одоо жишээлбэл 16-аас 25 насны хооронд одоо яг нэг юм судлаа шүү дээ. Яг энэ цаг хугацаанд айгүй зөв мөрөөдөө зөв найз нөхдүүдэд бас олцсон юм шиг. Зөв хүрээлэл гэх юм. Тэгээ тэр зөв хүрээлэл бүрдээд ирэхээр тэгээ бүхэн цаашаа ингээд явчихж байгаа юм л да. Тэгэхээр тэр хүчтэй мөрөөдөн хүчрэг мөрөөдөн гэдэг бол маш чухал. Тэгээ тэр мөрөөдлийг чамд бас ингээ амьлуулдаг найз нөхөд байна гэдэг бас амар чухал. Наач бүтггүй гэдэг хүмүүс байна шүү дээ. Найз нөхөд цаа наач тэнгэрийн мөрөөдөл гэж. Өнөөдөр ингээ эргээ харахаар Дэнжимин ингээ 4 хүүхэд ингээ бас Монгол улсын муугүй хамтлагийн нэг болцсон. Бас муу зүйл түгээж байгаагүй бас нэг хамтлаг болцсон. Үзэл санаа тэр түгээж байгаа мессеж нь хүртэл одоо ингээ одоо манай ах нар хүртэл хэлдэг. Сайн мессеж түгээсэн та нар сайн хамтлаг болсон гэж ингэж хэлдэг. Тэгэхээр тэр найз нөхөд тэр хүрээлэл айгүй бас чухал байт юм байна л гэж. Тэр хүчтэй мөрөөдөгд. Хамтангэрэ түгэ дураадууки Тэвэ бүт жоука цан сайхан бүгдийг яриадууки Бүх шага бариадууки бүгдүүд гара бариадууки. Бид нар ингээд нэг үе очдог богооч одоо манай байндаг хартал байдаг гэсэн. Тэгээд хүүтэнд ч орно, халуунд ч орно. Тэгээд нэг өдөр орсон чинь ингээд цонхыг хаглаад орсон чинь ингээд цонхыг хаглаад тэгээд бидэд бас үлдээ за бидний энэ өрсөлдөгч нар л те ингэсэн байна даа л гэж бодчихсон. Тэгэл тийм лээсэн. Тэгээ ингээд бүр ингээд онгочоод, тонгочоод зарим зүйлийг шатаагаад ингээд дотор нь бүгдийг шилж шатаагүй. Ер нь бол хүс одоо нэг ормгоор нэргүүлдэг шиг тийм. Анх бол дөрүлээ байж байгаад манай байнда цэрэгт явцсан. Мэдээж нөгөө энэ нэг унж босч явах хугацаанд тэгэл ээж аав нь мэдээж өөрсдөө за миний хөө цэрэгтэй ирэх хүн болно. Тэгээд үнэхээр бас явчихад ирэхээр ирэх хүн болчтой юм бэл. Бидний хажууд чинь бас ноён нуруутай гэдэг.
Бууртай ингээд үгдаан уулдаан гэдэг шиг тийм болчтой юм лээ. Эрэхтэй хөгцөртэй болохоор. Бид нар ингээд хипхоп төрлийн одоо үйлдвэрлэл яаж явагддгүй гэдгийг ер нь мэддгүй байсан байхгүй. Тэгэхдээ ингээд явц дундаа хамгийн зөв үйлдвэрлэлийг хийж исэн байна гэдгийг сүүлд мэдэж байгаа. Жишээлбэл тэр пенс тоглуулагч нь тэр манай заяа энд нэг ая яваад дээрээрээ гэдэг пенс тоглуулагч тэр явж ирв. Энд нэг бит яваад энэ хоёр ингээд зэрэг дуурахаар дээрээ дүмцтэй ингээд нийлээд нэг ая хипхоп үйлдвэрлэл яг ингэж явагддаг. Гэхдээ тухайн үед бол манай заяа одоо ярьдیں۔ Ингээд өөрөө нийцсэн байгаа. Одоо тэр аргачлалыг хүн ерөөсөө зааж тэр үчи интернет байдгүй л. YouTube гэж байхгүй л. Бүх зүйлийг ерөнхийдөө юм таамаглалаар те зургатаар харсан тэр зүйлээрээ дамжуулж ингээд байна гэж. Тэгээд тэр зүйлийг яг ингээд тэр үйлдвэрлэлийг манай заяа өөрөө нээсэн ба. Тэгээд за энийг яг энэ системийг хийдэг програм олчих юм бол бид нар яг өөрсдөө 100% бид нар үйлдвэрлэлийг өөрсдөө хийх юм байна гэдэг. Тэгээ манай жагаа тэрэн дээр хайлт хийгээд тэгээд одоо ийм програм байдаг юм байна, тийм байдаг тийм. Тэгэл нэг мэдгэд тэр програм олцсон байсан. Үүрэ гэдэг хүн одоо эрдэнэт байдаг тэр Канадад үүрэ гэдэг хүн компьютер өгсөн ийм програм, эсет гэдэг програм байдаг юм байна. Энэ дээр ингээд тасалж ингээд болдог. Энэ аяа компьютер руу оруулаад өрөөд таслаад найруулга өөрсдөө хийж болно. Тэгэл ерөөсөө тэрэн дээр ингээл хөгжөө явчихсан. Тэгэл тэр нээлт бол үнэхээр амар том нээлт байсан мөлий. Би одоо энэ сүн гэдэг дундуртай хандлагынхаа цаг хугацааг бид нар үргэлж одоо мэдэрч амталж цаг хугацааг ингээд зогсоож болтгоо. За байж гараа. Одоо камера зогсооч төр байж тэгэж болтгоо. Тэгэхээр амьдралын хамт бол цаг хугацаа. Тэгээд манай сүн гэдэг тоо ингээд амар гоё тоо шүү дээ. Цаг хугацаа бидний орхон бодлоо одоо сүн. Нүднээс нүлмэс бүнжгэнхэн унлаа гэдэг. Тэр нүднээс нүлмэс бүнжгэнхэн унлаа гэдэг нь цаг хугацаатай холбоотой. Тэр хүндээ уйлж болно. Тэр үед баярлж болно. Тэр үед ганцаардж болно. Тэ? Тэр бүр хайрлал болж болно тэр. Тэгэхээр цаг хугацаа юм лөө. Цаг хугацаа бидний орхон бодлоо сүн. Нүднээс нүлмэс бүнжгэнхэн унлаа бом. Цаг хугацаа бидний орхон бодлоо сүн. Энэ бидний хийж бүтээсэн зүйлийн үр дүн. Жигнэсэл амар өртөө хасан да бидэд сэтгэл хөдлөлөөрөө бид цаг битүү. Одоо ингээл бид нар сонсдог болчих. Одоо бид нар хэдүүлээ тоглолт тэгэл жоохон мөнгө олоод тэгээ олсон мөнгөөр хэдүүлээ CD-гээ ховлуулад тэгээд ингээд цаашаа явах юм байна гэх. Нэгсэндээ одоо хүүхдийн сэтгүүгээр ингээд сэтгэл хөдлөлөөрөө шийдчихэж байгаа. Тэгээд тэндээс бол ингэхгүй юм байна. Тэхгүй юм байна. Бид нар ийм том production одоо том студиудтэй ингэж хамтрах юм бол бидний хүсэж байгаа тэр газар очих юм байна гэдэг. Цаашдынх нь нөгөө хаалга нэгдэж байгаа. Ямар хаалга татхаа бид нар ойлгож байгаа л гэсэн санаа. Түүнээс яг тэнд нөгөө хүүхдүүд учраас нөгөө бүтлгүүчээр амар шаналл үүсэж байгаа. Зац бид нарыг бол тоохгүй мөн үү? Бид нар ер нь бол энэ худлаа юм шүү. Хэл одоо сургуульд явах нь яваад. Яг тэн чинь ингээд бид нар ингээд яаж байгаа хгүй өөр ширэнд оршол хүүхдүүд чаймраал. За сургуулаа үе. За ажиллая. За одоо ингээд бүх замаа гэж байгаа. Тэгэл тэр чинь нөгөө хүчтэй мөрөөдөжсэн учраас буцаал цуглаж байгаа. Мөрөөдлөө амьлуулсан байхгүй бид нар. Тэр нэг бидний ингээд одоо бодоход бид нар ингээд өдөржингөө ингээд балаан юм шиг одоогийн байдлаар бол балаан юм шиг одоо ингээд буу халах ш. Тэр мөрөөдлөө ингээд янз бүрээр яриад идэгсэн. Тэр нь амар зөв. Тэр чинь өөрөө нөгөө ингээд өөрсдөө ингээд кодлцсон байхгүй. Кодлцсон юм байна. Тэрийг ингээд яриад би биэндээ ингүүл гоё тэгүүл гоё хитүүлээ ингээд годомжаар явжсэн юм. Манай дуг сонсоол ингээд хүн ингэж ойлгуул яах вэ? Ингэж ойлгохгүй л яах вэ? Тэгвэл ойлгуулахын тулд ийм дүрс хийх юм гадны ийм юм гэл ингээл. Тэгэл тэрийг ингээд нөгөө өвчлөөд тэгээд нөгөө өөрсдөө ингээд тэрийг кодлцоод тэгэл буцаал ингэсэн ингээд тарсан ч гэсэн буцаал хэсэг хугацааны дараа ингээд нөгөө жоохон цаг хугацаа ингээд өнгөрөөд буцаад хүч ороод ингээд буцаал. Тэгэл цааш ахаал яваад. Одоо оюутан л гэсэн үг шүү дээ 19 настайдаа тэр чинь анхныхаа тоглолтыг гээл 18 тад болчихлоо. Тэгээ хүмүүс өөр харьцаад эхэлдэг. Одоо эдгээр хадгалцсан. Одоо өөр болцсон. Хүмүүс ингээ хашлагтай. Тэгээ бид гурав чинь үгүй юу болоод байна гэдэг ингээ. Тэрэндээ аим шаналдаг шин. Шаналдаг байсан тохойд. Хүмүүс ингээ хаалт тавьчихдаг гэсэн үг. Одоо эдгээр хадгалцсан. Одоо хайцсан. Одоо өөр болцсон надад болж.
Гэвч нөгөө хүүхэд ч юм байж байгаа ш нөгөө мөөгийн жагаа заяа байндаа гэж хүүхдэрэ байж байгаа байхгүй. Тэгээ тэрийг чи ингээд хүмүүс ингээд өөрсдөө ингээд бид нар ингээд огторгоор шиг хайцдаг байхгүй. Эзэнгүү. Тэгээ тэрэнд чи ингээд төөрн мангартна сүултээ лайлна гэд ингээд үзэн ядж эхэлнэ. Тэгээ тэрэн дээрээ ингээд эг орж эхэлдэг байхгүй. Эг орно гэдэг нь хаш ингээд нөгөө бидрийг нэгсэндээ ингээд шүү дээ. Гэвч нөгөө хүүхдүүд чинь яг л мянга байдаг шиг л хүүхдүүд л ингээд яг л дугай гээл ингээд жоох юмуд нөөцлөгцөө орчин одоо юу гэдэг юм. Тэмнэд нөөцлөх нь доторх хүүхдэн дэр чинь яг нөгөө өсөл мөрөөдөл амьдраад тэргээр л яваад байгаа байхгүй. Болоогүй байгаа хэдүүл одоо ингэ. Тэр чи одоо дөнгөж ингээл анхныхын тоглолтоо хийчихэл тэгэл тэр чи мөнгө төгрөгч ингээл тэгэл энэ тэнд орохоор чинь мөнгө төгрөг авахгүй таксинд явахаар мөнгө төгрөг авахгүй мэд өнөрстөө зөв та нар шиг ийм мессеж түгэж байгаа хамтлаг байхгүй гэж нөгөө таксинэж олоож авах нар ингээл тэгэл ирэхлээр хүн ингээд нэг жоохон буруу мэдэрч эхэлдэг. Тэг яг бид гурав нэг тэн дээр аим удаагүй одоо бодоход яг зүгээр нөгөө суур хүмүүжлэх сайн байсан учраас гэж боддгийг бид нар. Тэгэл мэдээж дээр Дэнжим ингээд зах дээрээс бол манай энэ Улаанбаатар Монгол улсын амьдрал эхэлсэн шүү дээ. Бүх нөхцөлөд бид нар хардаг гэсэн. Бүх одоо давхархыг гэх юм уу. Уулгаач одоо жаргчин, тамхичин одоо юу гэдгийнтэй ажилчин ингээд бүх хүмүүс тэр наран тул дээр цогцолдог гэсэн шүү дээ. 21 аймгийн дэсээр худалдаага авдаг. Монгол улсын бүх иргэдэж тэндээс одоо аймс худал хувцас мөр авдаг. Тэр зурглалууд бас их яасан болоо гэж боддог. Тэгэл бидэд яг тэр нэг юм хэсэггүй хугацаанд амар одоо хамраас өхөн гэж ярьдаг шүү дээ. Одоо өндөрсгч юм. Тэр бол энэ урлагийн салбарт ч биш. Улс төр урлаг, спорт, бизнес, хувь хүн бүх хүнд байт юм лээ. Ялгаагүй. Тэрийг үзэл гарна. Гэхдээ хэрэг удаан хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь удаан хугацаанд үргэлжлэх юм бол их л өндрөөс л одоо бас өвдөж юм л гэсэн үг л. Чамд хатаг гэдэг үгтэй ч нэг цара хэнэгэд хэлээ харин үгтэй чангара чүрүү цангара хайрлах юм энэ вэрчин зоглцсан зогсоо гэсэн зүйлэн бороо шивэжин сэтгэл минь хоочнараа цасан шиг хайлан сайлан ганцаараа хайрын дугаар айлан би бусгүй хүнээр хайрыг өнөглөн дурсаал цохон досон борон досто цонхтаган усаа хамгийн их ярьдаг жагаа тий хамгийн одоо хөгжилтэй заяа хамгийн дууг нь би гэт ингээд тэгэл хамгийн ярих зөндөө мэдээж найз нөхөд нэг ядар зүтрэхэд бол хамт байх хэрэгтэй. Гэтэ нэг илүүтэйгээр тэр зориг найз нөхөд бол зоригтой. Гэтэ тэндээ үнэн чин сэтгэлээсээ тэрнийг хийж бүтээхийн төлөө байх хэрэгтэй. Яг энэ л бол яг одоо найз нөхөд. Яг мэдээж өөр төрлийн найз байна л да. Одоо бид нар бол одоо ингээ багын найз, хүсэл мөрөөдлийн найз, зорилгын найз, одоо амьдралын найз гэдэг ингээ сүүл бидэд ингээ ярьдаг болсон. Тэр энэ бүх нь ингээ цогцолцсон юм болов бидний хувьд. Тэгэхээр найз нөхөд бол ийм зорилгын төлөө байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь маш гоё гэгээлэг одоо өөрсдөө хэмжээд тэр хурж болохгүй зүйл биш хурж болно гэдгийг ингээ хардаг тий. Ингэх юм бол тэр нэг найз нөхөд хань болж шүү дээ. Би хэдүүл ингэхийн санхад миний хажууд одоо миний найзууд ингээд байж исэн учраас татар өнөдөр ингээд би тэдний хажууд байж исэн учраас бас ингээд татар ингээд бүх зүйлээ нөхдөг. Бидэд бол ингээд бүх зүйлээ ингээд нөхөж явдаг гэж. Энэ нөхөн гэдэг чинь бас найз нөхөд. Манай заяа бол жишээлбэл шүлэг бичгтэй, яруу найраг бичгтэй гэдэг юм уу тэр философик бичгтэй маш мундаг. Би бол хаана журггүй. Жагаа битэрч юм. Би одоо жишээлбэл манай жагаа бол тэр юмыг ургуулах, тэр нэг философик хандах, юмны үндсийг ярих энэ маш мундаг. Гэт би бинийгаа нөхдөг. Одоо би жишээлбэл одоо жоохон тэг менежерийн төвшин, тэг менежментийн төвшөнд ингээд энэ удаа ингээд хийдэг. Эхлээд бид нар чинь ингээд нууцлах тохиолдолд ингээд хоолоо хувааж идэх ч юм уу те. Одоо чи хуугаа ичээч ингээд үлсэж байгаа хүмүүс чинь ингээд хоолмол хоолн дээрээс ингээд хуваал хэлдэг те. Тэгээ сүүлдээ үзэл бодлоо, сүүлдээ ажлын маргаанаас, сүүлдээ одоо түнх одоо олон жил ингээд нөхөрлөсөн усууд чинь би биэндээ түн энэ ингээгүй шүү дээ. Тэр тэгээгүй шүү намайг. Ингэдэг болчдөг. Тэгэхээр би бинаа ингээд тоож байгаа
одоо юу гэх юм тэнэг юм анхаар тий тэг нөгөө өсөл мөрөөдөл ингээл нөгөө нэг ингээл нэг байсан зүйл чинь ингээл тус тусдаа амьдралаа болол тий жоохон тэрнээс харнаал гэхлээр ингээд тунж эхэлдэг тийм юм болдог олон жил найзлсан усуд энийг бол аюун сайн мэдж байгаа да. This is Tatar! Yung kita kata anda, yeri alta handa. Nereye bunun zirindir, yana 준비했은 수배, 함께 좋게 후배. Nereye bunun zirindir. Баригад гэж байсан, татар гэж байсан, снайпер тэгээд кандидат гэж нэрсэн. Тэгээд ер нь бид нар за энэ дундаас ингээ Монгол нэрэл гарч ирвэл бид нар шийдэж чадахгүйсэн. Тухайд баригад гэдэг нэг юм орос кино амар модонд ороод тийм найс нөхд юм бас яг тийм юу байхгүй. Одоо яг бид нар шиг ингээд тэгтээ жоохон буруу гарыг. Жоохон тэгтээ амар гоё юм цайлган сэтгэлтэй бүгдээрээ. Тэгтээ жоохон буруу гарыг юм кино байхгүй. Цуврал кино. Тэгээ бол энэ бидний ингээд одоо үйлдэл үзэл санааг ингээд багт баригад гоё ч юм уу. Тэгтээ хэдүүлээ Монгол нэр хүн амар зөвдөө. Энэ бусад хамжиг дандаа гадаад нэртэй байна гэл. За хэдүүлээ шигшээ гээл тэгэл яг баян булгийнхаа одоо аав гэж яддаг гэдэг. Монголын хамгийн алдартай хамтлаг болох нэрийн минь аа. Жирэ ошхон тэркогээ бичсэн биш үү? Тийм байдаг маань энэ юм. Тэгэл яг тэгэж өгчөөс. Тэгсэн чи яг тэгэл цаанаасаа татаар гарч ирэл. За одоо эргэж буцахгүй шүү. За эргэж буцахгүй гэл. Тэгэл яг өгч. Тэгээд яг нөгөө тухайн үед нөгөө татаараа чинь татар хорлол морлол гээл те. Тэгээ манай одоо Монгол улсын дэлэг аймаг шүү дээ. Тэгэл яг түүг ингээ судлахаар маш таач юмсууд байсан. Одоо төмөр салгаанч хэсдэг байсан. Чингисийн одоо хамгийн шилдэг зэргүүд байсан баг. Тэгээ бие биенийгээ хамгаалж байлддаг, хамгийн их амьд үлддэг дайнаас. Байлдан дагуулдаг, манлайлдаг тийм манлайлал гэсэн утга агуулж бид нар ер нь тэрийг бодож өгч байсан. Манай одоо энэ нэг нэрийг оцсон хайрыг хүндэлгээд дуугаа. Тэгээ энэ хайрыг хүндэл дуу чинь одоо Японы одоо алдартай сая одоо энэ онд сая өнгөрчлөө. Алдартай зохиолч одоо сүүлчийн зааны аяыг зохиолсон Японы зохиолч ая. Тэгээ энэ аяыг бид нэр ингээд дундаа одоо жишээлбэл зөвшөөрлгүйгээр ч гэдэг юм уу те тухайд сампл маягаар ингээд ашиглаад хийцмээс бид нар Японы зах зээл дээр гарах гэсэн чинь энэ одоо манай зохиогчийн Монгол Японы зохиогчийн дууг та нар ингээд авцсан байна. Тэгээ энийг ингээд Японы зах зээлд гаргаж болохгүйгээд тэгээ бид нар өөрсдөө ингээд захаа бичээ, дууныхын үгийг бичээд энэ бол бусдын хайрлж хүндлэх тухай, ээж аваа хүндэлж хайрлах тухай ийм дуу. Тэгээ бид нар ингээд ашигласан юм аа гэдгсэн чинь шууд сонсоол за энэ дөрвөн тактик төгрөгөөр үнэлэх юм бол $60,000. За би тэгтээ та нараас энийг авахгүй та нар маш гоё мессежтэй маш зөв зүйлийг түгээн дэлгэрүүлсэн учраас би та нарт бэлэг болгон өгч юм гээд. Тэгээ манай одоо энэ дээрээ энэ чинь зохиогч эрэхтэй ийм тоохгүй. Олон тийм ганцхан татар дээр гэдэг. Одоо олон улсад энэ хааж зөвшөөрөгддөг гэсэн. Босчор хайрыг хүндэл хайрын сэтгэж үдээ хайртай хүндэл Босчор хайрыг хүндэл хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо. Босчор хайрыг хүндэл Босчор хайрыг гэдэг юм боо тэр үндэ Босчор хайрыг хүндэл Түүний хайрыг хүндэлсэн бол шалгана. 20 жилийн ойд зориул бид нар яг 23 онд бид нар стадионыг одоо сайхан бас үеийнхтайгаа ингээд дүүргэсэн. Тэгээд үнэхээр дурсамж дүүрэн одоо юм түүх болсон тоглолт болсон. Тэгээд тэр тоглолтын өмнө бид нар кинонд одоо ойдоо зориулж кино хийж байгаа гэдэг. Тэгээд 2-3 жилийн дараа ингээд мэдлж байна. Тэгээд киногаа яг үзчихэд их л ингээд бэргэдэг юм билээ хүн. Энд чинь зарим зүйл ингээд бодд түүхээс сэтвэлсэн. Тэгэхээр ингээд хүн өөрийнхөө ингээд нэг юм ингээд цухтаадаг гэх юм уу? Үзхийг хүсдэг гэх юм уу? Тэгээд нэг 4-5 үзчихэж ойлгосон да. Энэ ерөөсөө бидний анх хэлжсэн тэр бусдын хайрыг хүндэл гэдэг мессежийг ахиж нийгэмдэр ингээд гаргаж ирэх нь маш чухлаа гэдэг манай зохиолч, найруулагч хоёр маш сайн жанжин нурууг нь гаргаад дундуур нь бидний амьдрал бол чимэг төдий зүйл юм. Гэхдээ үндсэн том мессеж бол бусдын хайрыг хүндэл гэж хэлсэн юм байл. Тэгэж би сүүлд одоо ингээд хүн чинь өөрийнхөө ингээд нөгөө хоёрынхаа ингээд энэ яач холыг одоо нөгөө бодит юмнаас хитэрчихгүй те хүмүүс юугаар бодчихвол буруугаар ойлгочихлоо гэдэг ингээд нэг дандаа имэйлдтэй эмзэглэдэг. Тэгээд
одоо бол харин нөгөө хүмүүс үзээд нөгөө юм маш өндөр сэтгэлтэй болж учраас бид нэр ер нь одоо юу гэдгийг маш зөв юм хийсвэр биш. Монголын одоо нөхцөл амьдралд таарсан яг л бодтой тийм зүйлийг хийсэн байна. Мөн бас анх татаар мессеж хэлж гарч ирсэн тэр агуулга барьцсан юм байна гэж. Сая тэгээд тэр нөгөө канон дээр яг одоо нөгөө фарк гэх хүүхэд насан дээр очиж байгаа юм чи тий. Мэдээж нэг чинь хүн болгонд байдаг амьдрал, хүн болгонд янз бүрийн амьдрал байгаа тэрэн дээр тэр үеигээс буцаж тэр хүүхэд байж л байгаа юм лээ. Тий. Хүүхэд насны хүчтэй мөрөөддөг, хүчтэй цогтой золбоолог байхыг хүсдэг, тий. Тэр бол байж л байгаа бид дөрвөл нь яг хэвээр байж байгаа. Дөрвүүд дээр бол маш хайлт хийсэн. Бүх урлагийн сургуулиудаар кастинг хийсэн. Тэгээд нэг одоо жагаагаа болсон. Тэгээд нөгөө хэдийгээ бол олохгүйсэн. Тэгээд бүх жүжигчдийг шүүгээл маш удаан хугацааны дараа яг ингээд түг гэд ингээд зүгээр цаг нь болсон юм шиг ингээд бүгдээрээ ороод ирсэн. Маш хурд нэг өдөр. Тэгэл бүгд ерөөсөө ингээд өдөртөө гэрээ зураал дарах гэл ингээд айгуу баярсан. Тэгээ энэ манай урлагийн байр гэдэг одоо киноны байр гэдэг юм уу? Энэ нэг тийм юутэй. Одоо нэг сүмстэй энэ өөрөө зарим одоо уран бүтээлүүд кино гэх юм уу те сүнсгүй гэдэг юм аа. Тэгээ ингээд нэг кинонд явж байгаа баг бүрэлдэхүүн хүртэл хэлдэг. Одоо ингээд маш олон усуд байгаа шүү дээ. Зураглаач одоо ЗБ гэл те. Тэгээд тэд нар ингээд хоорондоо ярьдаг гинэ. Маш олон кинонод явцсан шүү дээ. Энэ нэг тийм сүнс байна те гэдэг. Энэ явж байхад хүртэл мэдрэгддэг гинэ. Тэгээд би бол яг тэрийг анзаарахгүй ба шүү дээ. Би ингээд за яаж ийн гэл нэг орой тэд нар чинь бас нэг гоё тойроо суун завтаа өдрөө. Тэгээд би чих тавиал ингээд яаж энэ нэг тийм юу байна хаа сүнс байна. Энэ бол хэтрүүлэгтэй биш энэ өөр айгүй тийм бодтой учраас ингээд айгүй гоё юм. Энэ кино бол маш өндөр амжилт гарах байхаа гэд. Тэр чутгаараа бид нар сая шилдэг зураглаач, шилдэг зураач хоёр шагналыг олон улсын наадмаас авсан шүү дээ. Намрын хамгийн өндөр үзэлттэй Катар уран сайхны кино бүх IPTV болон Sow Media-гаас бүлээн авч үзээрэй. Шийдэг авъя. Заяа. Хөгжим үнцэн тийм үү? Би үнцэн тийм үү? Санагтаа гэрээ их чинь штэ. Санаа штэ. Заавал харна. Бусдын хэрэг хүндэлж яваарай. Хүн болгон ч ингээл хөгжөөл ингээл том ойлгоол юм ойлгохгүй ойлгодог болоо ингээд явж байгаа шүү дээ. Намайг өсөг төрүүлсэн ээж аавтай их одоо баярлах хэрэгтэй хүмүүс. Хүн бол би одоо сүүлд одоо энэ киног хийж байхад бол бас л зөндөө одоо юу гэдгийг ачаал даах юмнууд те миний мэдхгүй юм баггүй огт мэдхгүй салбар. Тэг ингээд жоох юмд ядраад ячихгүй байна. Жоох юмд ингээд нугарч гаагүй байна те. Манай аав бол одоо жишээлбэл би аав дахь барилдیں۔ Амар лайтай ингээд орж ирэл жоох халанцоо орж ирэл 20 сүнэ гэл. Яа аав одоо яг орой тэрэндээ гэл 20 сүнэ. Тэгээ өөр юм баггүй л те. Тэгэл би 20 сүнэ ачдаг. Тэг сэтгэлийн дэгэтэй шүү гэд нэг үг хэлцдэг. Энэ нь ингээд намайг одоо ингээд нэг юм шалгаал гэдэг үү те. Бас нэг юм жоох юм нугараад ахгүй ийм ачаал даах чадвартай болгоцсон. Ээж бол ингээд сайхан хүмүүжүүлээд ингээд энэ хоёр хүнд хамгийн дөрвөлж баярлах хэрэгтэй. Хүн болгоно яг адилхан байгаа. Хүн болгоно тэгс. Тэгэл дараа нь одоо наадам миний хаалгын хоёрын найз нөхд байна. Миний ихч байна. Намаа одоо миний баг хахад ингээд хувцсын пүүзийг нугаагаал те. За мэдээч гоё шээс гоё дуулаад байгаа гэл ингээд. Тэгэл пүүзийг нугаагаал малгайг нугаал. Тэгэл миний одоо гэр бүл орч ирнэ, миний ихнэр орч ирнэ, найз нөхдөд орч, өөр хүүхдүүд орч ирнэ. Тэгээ энэ нийгэм, энэ Монгол улс гэх. Ингээл тэлнэ. Ерөөсөө яг эндээс ингээл эхэлт юм л. Ээжээс төрж байгаа шүү дээ. Тэгээд ээж ертөнц шүү дээ. Ээж л одоо тэр читэй ээж аа хүн болгосон байгаа шүү. Биднийг бол ингээд татараар мэдсэн учраас татартай хамт байсан бүх хүмүүст маш их баярлалаа. Дэмжиж ойлгож одоо юу гэдгийг хань болж байсан гэх юм. Бид нар бас дуугаараа гэдэг. Дуу гэдэг амар үнэнч найз юм. Чамд ганцхан л найз байгаа гэж. Дуу. Чамайг ойлгоход ганцаараа хамт байж магадгүй. Яг чамайг ойлгох. 100% чи тэрэнд итгэж болно. Чи дурлахад бороо чамтай хамт. Энэ одоо бидний одоо ертөнц. Одоо бид бүхний ертөнц шүү дээ. Тэгээд бид нар зүгээр төлөөлүүлж дууссан болохоос шүү дээ. Тэр хүмүүс тэр дотор нь тийм үг байсан байхгүй. Тэгээд төлөөлүүлж дууссан. Тэгээд энэ бүх ертөнцид ингээ хамтдаа 22 3 жил хамтдаа олчиж би бол одоо хэдүүлээ хүмүүжчихэд
Зарим хүмүүс ингээ гоё яа татараар л хүмүүжлээ штэ гэл айгу гоё өгүүлдэг байхгүй. Тэгээ бас ингээд хамтдаа ингээд энэ одоо татар гэдэг энэ дээвэрт ордог юм уу та тий. Энэ бүх зүйлд ингээд хамтдаа байсан. Үнэхээр одоо та нартай ингээд баярлж байна. Тэгээд одоо хамгийн сүүлд одоо энэ дэлгэцэн бүтээлх болох энэ татар уран сахны кино гэсэн та бүхэн бүх IPTV-гээс хүлээж авч бас нэг өөрийнх нь би ер нь одоо ингээ аюу олон наажид хэлж байгаа. Пах яг нөгөө хүүхэд насныхан хүсэл мөрөөдөл дээр буцаад очиод өөрийгөө өнгөж харах нэг тийм сэтэл болчихлоо шүү гэж. Тэгээд бас хүүхэд нас дээр нэг очичаараа тэгээд одоо мэдээж бид нар чи үе үеэрээ л ингээл хамтдаа байгаа л ингээл энэ хорвоо дээр байна. Тэгэхээр та бүхэндээ одоо маш баярлалаа шүү л гэж л да. Бэлэг өгч байгаа. Оо ямар гоё юм бэ те. Шүдний имлэг юм биш те. Өсөө дээр уулзлаа. Ааха. Гэсэн байгаа. За, сток баярлалаа. Амулет гэдэг. Хамт олон маш баярлалаа. Тэгээд бас ингээд уран бүтээлч хүмүүсийг ингээд дэмжиж тусалж ингээд хамтарч ажилладаг бас маш чухал байдаг. Танай хамт олонд бас маш баярлалаа. Бүгдэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Мөрөөдөл биелэг.